Энэ авч шидэж үзнэ. Үсрээд байгаа юм шүү. Үгүй мүү? Одоо энэ ингээд амар том ус их урсаж байна л та. Тэгээд эргээрээ бол нэг юу харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд юу харагдаад байгааз? Би ингэж бодлоо. Энд жижиг юмнууд бүр үсрээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг би нөө дохионд байгаа жижиг нимф маань арай авч чадахгүй байна. Уул нь бол айгүй оролдоод байгаа байхгүй. Би авч чадахгүй. Тэгэхээр нөгөө уудчгатай адилхан энэ флайийнхаа уурганы үзүүрт нь би бүр ингэж нарийнхаа типт хийж чаад тэгээ жижигхэн нимф хийгээд драйинг ганц нөгөө өгөөшсөн тэрийг үзчихв. Тэгээд ингээд одоо яг эрэг дагуугаа ингээд надад ч үсрээд байгаа шүү дээ. Цаашлангууд өнгөн жоохон хувирчаад байгаа. Яг голынхаа эргээ бол гайгүй өнгөн гайгүй байгаа байхгүй. Тэрнгээр үсрээд байгаа болохоор яг тэрнгээр ингээд дээр хөвөлүүлж яат юм бол тэгж үзье шатлаа. За нөгөө сая ярьжсэн юм өгсөрчлээ. Одоо энэ уурныхаа тэр үзүүд нь нарийн үзүүрт нь хамгийн нарийнхаа утсан дээр өөрт байгаа хамгийн жижиг нимпийг хийчлээ. Зүгээр л тийм нөгөө үсрэгийн уурах шиг гэсэн мөртлөө нимпийг болж үзлээ. Юм авах нь үгүй. Би гаргачих үү дээ. Амар ажиллаад байна уу? Энэ загсыг ицэн цааш харагдаад байна шүү дээ. Авцаа. Авцаа. Эвэ. Жижиг хадран. Энэ хараа. Энэ одоо би даалах юм шүү зүгээр. Түрээд авах юм шүү. Энэ юу хөөргөн жижиг юм. Йоо завцаа. Энэ өстө алах юм байна уу? Усанд байлгаж байгаа. Өөх. Өстө мэдрэг гэж өстө. Солиоруулж штэ. Харж байгаа өдөр усан дотор харагдах нь үгүй. Энэ өстө амар ууран өсөрч байгаа юм шиг би. Зүгээр дүрэл авдаг. Йоо энэ ч баг уурга маань чирээд явдаг. Шүл урттай гомтой шүл. Тэгээ хажууд нь хадран бариад голын ирэг дээрээ. За энэ бол ерөөсөө юу юм бэ наа? Надад бол ерөөсөө амар тийм дадлаг болж байна.
Одоо би энэ live fishing-ийнхаа энэ уурган дээр зүгээр урталт нь нарийн садург залгаад тэгээд н уудч гашиг болгоод тэгээд доотлолт нэг жижигхэн нимп хийцэн штэ. Нөгөө дамар мамар ерөөсөө юу ч хийгээгүй. Энэ хажууд нөгөө юу үсрээд ахаар нь хадраг. Тэгээд ингээд наашаа цаашаа ингээд тоглуулж хахад яг ямар тоглолтын дээр яг яаж авдаг нь баг би сураад байгаа юм шүү. Урсгал руу одоо ингээд урсгалынхаа дээшээ ингээд мандал дээр нь ингээд жижиг ялаа шиг явуулсангууд бас амар авчих. Тэгээд юугаар бас яг нийтдээ зүгээр урсгангууд ус солиот авд юм бэ. Хадрангийн айш зангийн нэг хэсгээ олчих юм шиг үстэй. Мултар. Хүүти мултардаг бай. Өөдөш аваад та. За нөгөө хэдтэйгээ үдсээр л байна. Сая нимпэр хөөрхөн нилээд авлаа. Одоо надад нэг яг энэ байгаа байхгүй. Энэ одоо нөгөө драйинг нэг ялаалах тий. Одоо энийг одоо яг ингээд усны мандал дээр хөвөлж үзье. Тэр авах нь. Энэ ерөөсөө тийм том хадран бод алга дандаа тийм жижиг юм. За энийг одоо тестлээ. За усны мандал дээр ялаагаар одоо үзье. Ер нь live fishing тэр дамар маамрыг хийхсний оронд ингээд тестлж үзэж хагаад сүүлд нь дамар маамрыг хийгээ шийдэж мэдээ сумаар юм шүү. Яаж унахаар яаж авдаг гэдгийг харуул. За одоо ялаа маань та харагдах уу? За хөөөллээ. За яа амар зөө яаж юм та. Камерын дээр харагдах нь. За бай чи энд тавьчих. Бүрийн тавьчих. За энэ хавд за амар авчих. Нөгөө ялаагаас чи солиотой авчих. Айн ийм драйвер гэдэг чи би баг аль алийг хийгээд байгаа юм шүү. Жохоо ингэ татад мата сая нипиг ингэсэж ястай амар авсан шүү дээ. Ялаа маань норчлоо. Жохон дээр ингэ зэгсрий. За гоё болсон та. За энэ л нэг дуулгахаар л байна да. За энэ явдах юм да. Маа. Байхгүй. За энэ. За одоо эндээс маргааш багнуур хүртэл алах юм да. Багнуур одоо очичвол машин тэрэг олж байгаа. Нэг хэрэгтэй хэрэггүй зарим нэг юмнуудаа хот руу явуулахаас арай л хүнд байна. Амар хүнд байна. 2-3 камертай явж байгаа одоо бүрийн Sony-гийн камерыг бас буцаа ичээж бодох шиг. Одоо багнуураас цаашаа л арай хөнгөө явахгүй бол. Шөнийн 1 өнгөрч юм. Аим бороо ороод байна.
аваад удаах шүү боллоо. Энэтэй бороогоо ажиглаад та ядтаа болцсноо өмсөд энэ ингээд хамгийн маань салан цадраад байгаа. Энэ хэдийгээ ингээд ихтгээд ууцсан хий да. Энийг яаж мэдхүү. Тэгээд бэлэн байдалтай унтъя да. Итгий да. Ажиглая. Хамаг юм аа. Наргаа ичээд одоо. Стихүү болсон ба. Жижигхэн шуудуу юм шинэ гэж ухаж ишээ гарахгүй бол наашаа нэг усаараад ирж магадгүй. Морон цогцолчихгүй юм шиг байна да. За нөгөө борооч нь энэ талаараа ингээ орж ирсэн. Яа одоо ч болсон юм. Дээдли гаднал нь жоохон нэгтгэж явах шиг байна. Бүр босчлоо. Бүр босоод процентаа өмсөд тэгээд зүгэн дотроо юмнууд хийчлээ. За одоо 2 цаг болж байна. Тэгээд намдах нь яах нь гэж хараад одоо өөр яах вэ? Ямартай юм хүмүүс ороод авчихгүй. Гурталчихгүй байхыг бодоод байна. Дээрээс нь үер орж ирээд аваа явуучих гэдэг байгаад босчлоо. Одоо ингээд балгасаа одоо авч яараа. Ингээд энэ доор нэг битүү ус. Битүү ус. Яаж нэг юм авч гарсан. Энэ бас арай нэмжтэй шууд юм дээр сурах. Одоо ерөөсөө энэ нэг баагаараа үзэж байгаа юм. Энэ хүчин цоод юм даа. Энийхээ дээр чиний гуцсан тавьсан. Энэ одоо бас логцсон байгаа хууд орж ирсэн. Хоолж байна. Дөнгөж жижигхэн арал шиг юм дээр дүүгээ суучтэй. Одоо 3 өнгөрч байна. Яг нэг орох гол юм. Бороо маань орсоор л байна. Миний майхан жинхэнэ олон цагийн бороонд тестлэгдэж шүү. Дээгүүрээ бас харьцангуй гайгүй. Би нөгөө газрын байршлаа жоохон буруу бодож майхнаа барьсан юм байна. Одоо бол зүгээр ийшээ ингээд оёогоо. Битүү ус. Ингээ ороод ш. Нэг цагаас хойш нөө эмбитлээ сууж ин да. Өөртөө нэг эр хүний жаргал эзгүй хээр гэж юу хийсэн юм байна. Үгүй. Одоохондоо нэг жаргаад байгаа юм гүйл байна да. Одоо гэгээ ороод бороо зогсчихсоо тэгвэл бас жоохон жаргаж магадгүй юм. Юуны тулд нөгөө вегстэй явж байгаа юм те. За тэгээ бас услуу туучдаг нэг 30-тай яваа. Одоо энэ хоёроо ичидийг гаргахгүй бол одоо алдсууд нэгтэй. Одоо энэ үндсэн өмсөж яваа гутлаа хайдаад ядгараа утгыг хийгээд чөб тэгээд туурай байлгыг. Ама. Доорс зүгээр авчих. Тэгээд зэйтрэ өмсөө. Юу маань арай махчааг байгаа хабисаа үүдийг тавьсан байсан гэхдээ гайгүй. Ачиг гайгүй. Энд өмсчих дөө. Яаж энийг авчиж байгаа юм даа гэж. Тэнийг юм бодчихсон чаа гэж. Одоо надад гадуур маань нэг борооны цуг байгаа л та. Борооныхоо цугийг өмсөж штэ. Тэгэхээр
Борооныхоо цавыг өмсчин. Тэгэхээр бас нэг өчиг олдох юм билээ. Энэ бороо нэг зогсох шинжгүй. Саглаад ороод би байгаа шүү. Багхан сэтгэлийн хүндээ баяртаурж байгаарай. Багийнхаа явдлыг ярьж хуучлаа. Найз минь. Хоёр гоцтой явж байгаагийн үзүүлэндээ энэ үсэг хараа. Энэ газраа би бороо орно гэж сонсоггүй дээ. Тэрнээс хойш газраа маш сайн харж ил байрх гэсэн. Өчтөө дээрээс нь амар ядраад байсан болохоор нартайхан хардсан газраа байцсан. Өчигдөр цайг шандсан байсан учраас одоо цайгаа халаад байна. Сайн гэдэг иймэрхүү нөхцөл байна да. За ямар ч метр илүү гуталтай явсныхаа бас нэг буцтай шиг байна. Өчигдөр ерөөсөө энэ хавар бороо байгааг багхгүй. Одоо шүнжэнгөө ингэж орчод байгаа байхгүй. Энэ довцог дээр барьсан бол бас арай дээр байж. А тэр хашааны үзүүртэй барьсан бол дээр байсан байна. Энэ талаасаа ингэж бороо нь орж ирээд ингээ мянамайхан руу ороод байгаа байхгүй. За ер нь бол юмнуудаа хураачихлаа. Сүнхээ. Одоо юу яач? Майхнаа сайхан хураагаад. Одоо майхнаа хураагаад зүгнийхээ хойд зүгээр шууд үүрчнэ. Тэгээд ийшнээс сайхан алхачээ. Нэг иймэрхүү байдалтай л явж байна. Одоо явахгүй бол байна. Тэгээ шүн нэг өнгөрснөөс хойш ер нь унтаагүй шүү дээ. Яаж унтах? Харин тэгж болсон тулдаа ер нь юмнуудаа хуураа авлаа. Тэрнээс хойш ер нь баг бүх юм орох байлаа. Майхан сав жолоод ирчихлээ. Тэгээ доод 2 гудас маань л орчлоо. Одоо өнөөдөр ороо яаж унтах? Мишоко өдөр л хуураа авсан шүү дээ. Шүн нэст боссон дулаа л боллоо. Гэгээ оруулаад наашаа алтлаа. Одоо ер нь багнуур руу алхачихлаа юм. Майхныхаа гатантлыг ингээ нөмрөө явахгүй бол нөгөө цүнх маань цүнхнийхээ уулын цуг хийсэн л дээ. Тэгтээ юу яаж чаж нэвтэрчүүл дэми юм болоо. Дотор нөгөө камер дромоо маань бүгд явж байгаа шүү дээ. Одоо гол нь тэр хэдийгээл нөрчихгүй шил авч өгье. За бусд нь бол яах вэ? Хатаж матчих юм чи. Хүчтэй байлгүй. Адал явдал цаашаа явж байна. Өчигдөр мантайг амар халуун битүү цацаад нөр явж байсан. Өнөөдөр бараг цас орохтой хэлчих. Өглөө гарч явсан маань омлоо. Өнөөдөр бол ер нь багнаар хүртэл энэ хикэр омлог шинжгүй. Цаг орчим алтлаа. Цаг орчим алгаад нэг эдэн минут амраад явж байна да. Энэ бүшөө ийшээ бүр солиотой хүүтэн болчлоо шүү. Энэ бараг цас болох үү дээ. Надад дээр ганцхан давуу тал байна. Хойноос мангар гоё салхилж өгч байна. Энэ салхиныхаа дэмэнд явж явах шиг байна дөө. Нөгөө бороо цасууллоо боллоо. Хан хөлийн юунд цэвэр үүсгсэн байсан тэр нь бүр өстө алж байна. Амар хүндүрлж байна. За өөрөө хүссэн юм байна. Хүсэж явж байгаа юм байна. Одоо яах вэ? Баян ус туучаад тахлаар одоо энэ гутал дотор ус нь гарахгүй маа. Энэ гүүр нь одоо бүр ус тууснасаа аюултай юм байна уу? Энэ аймаг усаа туул яваа.
Энэ бүр гайгүй. Гайгүй газраар нөхөр чадах. Гайгүй болов гэж. Энэ ч аюултай. Аюултай хөө. Энд хэдэн нөхцөл наваа багж байгаа болтой. За явъя тэгвэл. Дадараа. Come on. Дадааш. За явцгаая. За явъя та. Явъя. Дадааш. Бүгд аймаасаа зарсаа. За нааш. Нэш. Энэ одоо яад нь. Хичээл хийх. За одоо ер нь Багнуурлуу түн төгсөн байна. За тэгээд би нэг юм одоо хэлэх гэдэг. Одоо ингээ мундаг хүмүүс ингээд олон 100 км газар гүүгээл алхаал янз янзын хүмүүс байна. Гэхдээ ер нь яг ингээд голоод агаад ч юм уу ингээд ийм жоохон тийм экстрем маягаар ингэж алхдаг. Алхаж исэн хүн хэрэг байд юм бол би бол одоо ингээд надад миний хайжууд машин тэрэг унаа яваагүй ороодоо буудал савд орж хонохгүй майхнаа бариад зүнгэн дотроо бүх юм хийчээд ингээл аялал голоод агаал алхаал загасчлал аялал яваад байгаа. Гэтэ ер нь яг ингээд яг ганцаархнаа ингэж гараад энэ олон 100 км явсан хүн их олон л байдаг бах та. Гол нь бичлэг л цөөхөн байдаг бах те. За. Ойлгомжтой. За иймэрхүү байдалтай боллоо. Би бол алхасаар л байна. Дагаас алхасаар байгаад Багнуурын гүүр хүртэл ер нь бол алхахыг гэж бодож байна. Одоо би Багнуур өнгөрөөд Багнуурын зүүн талд болтойгоо явж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ шинэ дахиад нэг 10 км ч юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээ нөгөө Хэглэнгийн гүүр орно. Тэгээд гүүрний тэр хавьд ер нь нэг бол хонох газар олно. Нэг бол тэгэл нойтон юунд майхандаа ороод нойтон гуцаа дэвсэж байгаа л кордон цаас мас ч юм уу янз юм олж байгаа л тэгээд кордон цаас ч юм уу ямар нэг юм олж байгаа л дэвсэж байгаа л тэгэл унтъя да. Юу ч хийгээ яваад байгаа юм. Самдуу машин зогсоод хамт сууж гаа төхүүлээд өгөө гэсэн шүү дээ. Нэг сонио өөрөө ингээ хуураад байгаа юм шиг санагдаад суух гэсэн. Яхаа. Би өөрөө ингэж алхаж явах сонирхолтой хүн байгаа юм аа. Гэж хуцаад байсан. Жохон ч гэсэн гадар төгтөг байж. Саллаа. Цувнаасаа саллаа. Майхныхаа дээдлийн бүтээлгийг буцаагаад хийчихлээ. Энэстэй янзын салхилаад жоохон салхин цэрвэж байгаа. Баг зэрэг хатааж байгаа. Тэгээд буцаагаад хийчихлээ. За нөгөө уулаад аваад одоо уруудаад бууж гин. Амар огцон бууд юм байна. Тэгээ би энийг ер нь бараг гүртэйг ойрхон гараад ирэх шиг орлоо гэж харсан чинь бас үгүй юм байна. Ийшээ бас нэлээ одоо уруудаад бас хөөх явж иж бүрлүүг очих юм байна.
За нэг гүүрэн дээр ер нь баг ирж шүү. За өнөөдрийн алхалт бол зөвхөн жинхэнэ тэсвэр төвчээрийн туйл гэдэг алхалт байлаа. Бараг хэдэн цаг алхаж байгаа юм бэ мэдэхгүй. Бараг 10 цаг алхачихж байгаа юм шүү. Тэгэхээр би нэг 2 цагт 10 км газар уул нь алхадгийг. Сая бол яг 10 км газар алхаач яасан бол мэдгүй. Ямар ч тааш би нэг 50 км газар алхасаа. Би бол багцаа бол байна. Хойд ийм хоол идэггүй. Хоол идэггүй. Сонир шүү дээ. Дандаа нэг шилтэй хоол бэлэн гоорно. Нэг хөнгөн чанар юм очоод байгаа бол. За хоол идэх та. За хоёр аяг хоол идчихлээ. Нэг шилтэй бол. За тэгээд нэг нь өндөртөө бол хоёр зэрэг хоол аваад идлээ. Йоо. Тууж өгч шүү дээ. Өглөө өчигдөр ороо нэг борцтой шүлээд идсэн. Борцтой шүлээс байнга идээд байх хэвээр явааргүй байна. Явахгүй. Тэгээд хэрлэнгийн гүүрний урдаа тэнүү болдог гэдэг дэлгүүр тэгээд цайны газар тэгээд буудлээд юм. Гэсэн харин ахгүй бас намайг таниад өөрөө заасанд явдаг хүн байна. Тэгээд уухан чамайг үздэг. Тэгээ одоо хаана очиж хоногч байна? Одоо хаа. Өнөөдөртөө энэ одоо хоногсож чинь. Яхан доо манад хоногч. Манай буудал тэгээд хороод хончих гинэ. Тэрээсээ буудалд орж ирээд чинь. Айгуу загсанд явдаг ах байна. За хамтдаж баярлалаа. Яана. Мангар олон цаг нөгөө камерын батарейнуудыг хэрэгслүүдээ юу яагаад аваа явсан юм. Өөрөөд аваа явсан чинь их юм бүр чийг даасан юм. Уул нөчтөр бороо орж хаад гяс аваад л хийсэн да. Мангар олон цаг явсан л да. Ийдээ гаргаж тавихгүй бол одоо хэцүүдэн штэ. Чи дагаад хамаг техникийн хөвтчүүд одоо нөгөө болоод нь явдаг. Бодлоо штэ. За энэ дотроо савтай юм болохоор аа. За энэ батарейнуудаа бүгдээ өглөөний мэд нүдам ирсэн бүлцээгээд байгаа. Нэг дандаа гадаа унтаад яваад байгаа болохоор тэгж байгаа юм бах та. За өчигдрийн маш хүнд алгалтай ямартааш дуусглаа. Цагаагаар нөхцөлөд бол маш хэцүү, маш хүнд байлаа. Гэрлийн үүднээс доош явуулаад яг төлөвлөд явна. Ер нь бол нөгөөдөрт нь 20 км газар алхахад болно шүү дээ. Яг тэг цагаагаар байдал гайгүй болонгод загасчлаад явчих. Одоохондоо усны өнгө бол маш хэцүү байгаа шүү дээ. Одоо бол доошоо би булуу цагаан сом хоёртойгоо л үзээ явна. Дандаа өтмөг тухай явах л та. Одоо энэ замд нэг таньдаг хүмүүс маань машинтай энэ гүүрэн дээр зөрөх юм байна. Тэгэхээр би юу вэ? Одоо надад тэрээс яг ашиглахдаггүй юмудаа шууд өвөө явуулъя. Тэгээ хачаага хөнгөлөе. Одоо ийш ус шалбаг дуулах нь арай бага байлуу гэж бодоод тэр том гутлаа явуулъя. Ведрээ явуулъя. Флайха уургыг явуулъя. Сичоко явуулъя. Энэ хоёр power bank байгаад байгаа. Энэ хоёрыг бас явуулъя. Мангар хүнд. Тэгээ нараар цэнгэлдэг хоёр power bank аваад юмудаа явуулчаад алхах одоо өөр юу юу. Алхах гэж гарсан юм ч удаа алхах юм. Амар. Юу яач? Ямар мөхөчтэй нэ. Булуу цагаан гэж юм загас байна да. Бол уулных гоё загас аваад. Даанч манайхан жоохон голоод байдгийг. Гэхдээ ер нь булуу цагаанаа жоохон зэвг загас, хадран загасаас илүү жоохон иддэг болов яаж юм. Хэдүүлээ жоохон тгий те.